Сайн уу, та нартай энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд өнөөдрийн номороо би болохоор Дуу гэд энэ номыг сонгож авсан байгаа. Тэгэхээр энэ ном маань одоо гарчгийнхаа дагуу ерөөхдөө дотогшоогоо, чимээгүй, introvert хүмүүсийн одоо дотор юу явагддаг тий. Дээрээс нь тэдний яг нийгэмд ямар байр суурь эзэлдэг талаар, дээрээс нь тухайн хүмүүс маань хэрхэн тэр дотоод байгаа хүчээ зөв ашиглах талаар гарсан ном байгаа даа. Дээрээс нь энэхүү номд маань болохоор introvert хүүхдтэй тий эцэгчүүд байх юм бол introvert хүүхдээ яаж өсгөх талаар ч гэсэн мундурсан байсан. Дээрээс нь энэхүү ном нь одоо зөвхөн дотгошоогоо чимээгүй хүмүүс зориулсан ном биш. Мөн ялгаагүй одоо extrovert хүмүүс байгаа штэ. Тухайн хүмүүс ч гэсэн энэ ном маань зориулагдсан байгаа. Яагаад гэх юм бол extrovert хүмүүс маань ч гэсэн ямар нэгэн тохиолдлоор тий дотгошоогоо хүмүүстэй одоо зүгээр л нэг танилын үрээнд таарах, айл эсвэл найз нөхөд болох, айл эсвэл бүр үерхэж нөхөрлөг хүртэл тохиолдлууд маш их байдаг. Яагаад гэх юм бол introvert хүмүүс маань 3-1-ийг эзэлдэг гэж байгаа байхгүй. Тийм болохоор ямар нэгэн байдлаар одоо extrovert хүмүүс маань дотгошоо хүмүүстэй учирч байдаг гэсэн үг. Тэгэхээр тухайн хүмүүсийг одоо ойлгоход тий яагаад ийм зан арын шиндэ байгаад байна гэх зэргийг ингээд ойлгохын тулд энэ ном маань ерөөхдөө бичигдсэн байгаа даамаа. Тэгэхээр шууд одоо номныхоо чухал зүйлүүд рүү орцгоё. Та магадгүй өөрийгөө тий introvert юм уу, extrovert юм уу гэдгийг сайн мэдэхгүй байж болно. Тэдний маань одоо ингээд цаанаас шалгаж өгдөг юм тестүүд байдаг. Хэрвээ яг одоо хинт нь introvert ou extrovert гэдгийг мэдхийг хүсэж байгаа бол би та нартаа 20 асуулт бэлдсэн байгаа. Тэгээ энэ асуулт маань өөрөө энэ номон дээр гардаг асуулт байгаа даа. Энэ 10 асуулт болоо одоо энэ асуулт. Энэ ингээд нийт 20 асуулт байгаа даа. Тэгэхээр та нар маань тус бүрд нь тийм эсвэл үгүй гэд хариулаад яваарай. Одоо энэ бичлэгээ зогсоож аваад тэгээд магадгүй тийм нь их байгаад ирэх юм бол та бол introvert төрлийн хүн байх магадaltaй гэсэн үг байгаа даа. Эсвэл аль аль нь тэнцүү тэ 10 гэж гарах юм бол та бол ambivert хүн гэсэн үг ээ. Тэгэхээр ambivert гэдэг маань одоо юу гэсэн үг юм бэ гэхээр introvert ч биш, одоо extrovert ч биш, ерөөдөө яг дундынхан тий хүн байгаад байдгаа гэсэн үг. Тэгэхээр тийм ч гэсэн хүн байж болдог байх нь. Тэгэхээр зөвхөн introvert, зөвхөн extrovert хүн бас байдаггүй байх нэ гэсэн үг. Ерөнхийдөө бол дотгошоо болон гадагшаа хоёр хүний маань ялгаа нь яг юунд байгаад байдаг юм бэ гэхээр энерги хаанаас авч байгаад л хамгийн гол одоо тэр хоёрыг ялгах зүйл байгаад байдаг гэсэн үг. Дотгошоо хүмүүс маань энерги хаанаас авдаг вэ гэх юм бол ихэнх тохиолдолд ганцаараа байгаа үедээ тий зөвхөн өөртөө байгаа үедээ нэг юм намуухан дуу сонсож байгаа үедээ тэгэл нэг өөрийнхөө юм хийгээд ингээ тий бие даасан тийм байгаа үед өөрөө ингээд энерги нөхөж авдаг гэсэн үг. Харин гадагшаа хүн маань бол тэрхээр эсэргээрээ болчихно гэсэн үг. Одоо гадуур байгаа үедээ тий найз нөхөдтэйгөө ингээд бужигсан газар байгаа үедээ чанга хөгжим ингээд сонсож байгаа үедээ ч гэдэг юм уу тий тэр үеэсээ өөрөө энергийг олж авдаг гэсэн үг. Үүн дээр бас дахин нэмж хэлэх зүйл маань юу вэ гэхээр та магадгүй хин нэгэн хүнийг хараад шууд энэ хүн бол introvert байна. Тэ энэ хүн айгу гадагшаа хүн байна, энэ хүн айгу дотгошоо хүн байна гэж ер нь бол хэлэх нь айгу өрөөсгөл байгаад байдаг. Учир нь гэх юм бол хүн ингээд амьдралынхаа хавцад энэ хоёр одоо ойлголтын тэ тодорхойлолтын аливаа нэг зан чанарыг өөртөө маш сайн одоо ингээд суулгасан байж болдог. Тухайлх юм бол одоо introvert гэнэ маш сайн ярьдаг тий маш ингээд нийгмийн ажилд идэвхтэй оролцдог. Тэгээ дээрэс нь ихтгэл тавихтай сайн ч гэх юм уу тийм хүмүүс байж болдог. Тэгэхээр та тэр хүнийг хараад энэ хүн одоо сайн ярьж байгаа юм чи магадгүй энэ хүн extrovert байхаа гэдэг бүрөөх боломжгүй гэсэн. Яагаад гэвэл тухайн хүн тэр их зүйлийг ярихад тий маш их энерги зарцуулаад тэгээд одоо нэг гэртээ очиж сайхан ганцаараа байгаад одоо тэр алдсан энерги нөхөж авдаг байж болох жишээний эсвэл нөгөө талдаа нэг их юм ярьдаггүй дээрээс нь өөрийнхөө зүйлдээ л анхаарал тэ нэлээд бие даасан хэрнээ одоо яг үнэндээ маш гадагшаа хүн бас байж болдог гэсэн. Тэгэхээр ямар нэгэн хүнийг та анхаарад энэ бол яг дотгошоо хүн байна, яг гадагшаа хүн байна гэж тодорхойлж ерөөхдөө бол
боломжгүй байдаг гэсэн үг байгаа шүү. Тэгээ яагаад дотгошоо тий дуугүй гэдэг нэртэй энэ ном ингээд бичигдсэн бэ гэхээр энэ ингээд бүхэлдээ дэлхийн маань ихэнх тохиолдолд ингээд гадагшаа байхыг айгүй шаардсаар ирсэн. Одоо бүр аль дээр үеэсээ ахуулаад л одоо хүртэл ч гэсэн энэ ойлголт бол одоо тогтмол байсаар байгаа. Тэгэхээр яадаг вэ гэх юм бол илүү ингээд одоо ярьдаг, илүү нүүрэнгийн, илүү одоо хүнтэй сайн уулзраа олдог тий илүү өөрийнхөө санааг ингээд яг тэг илэрхийлэхдээ сайн өөртөө ихтэй ийм хүмүүс илүү одоо ямар ч салбарт үнэлэгдэх гээд байдаг гэсэн. Дээрээс нь сайн ярьдаг, гадагшаа байх нь хүний одоо ирээдүйн амьдралын одоо хэр их амжилттай байх, хэр их одоо тэр хүн мөнгөтэй байх гэх зэрэгт хүртэл нөлөөлдөг гэсэн одоо ийм шоо ойлголтууд хүртэл ингээд дээр үеэсээ хойш явсаар ирсэн. Тийм ч учраас одоо ингээд сургуульд ч гэсэндээ аль болох хүүхдүүдийг ингээд багаар нь ажилуулахад илүү анхаарах ч гэдэм үү. Аль эсвэл одоо илүү их нөгөө ихтгэл тавихад те презентацийн тавихад дээрээс нь ажлын байран дээр ч гэсэндээ аль болох илүү санаагаа чөлөөтэй илэрхийлж байгаа, илүү одоо дуутай тийм хүмүүс нь илүү үнэлэгддэг ч гэх юм уу. Дээрээс нь магадгүй ингээд хүүхдэн жоохон чимээгүй тийм байх юм бол ингээд эцэг эхчүүд нь санаа зовоод одоо ямар нэгэн сургалтанд явуулах ч гэдэг юм уу яаж иж байгаад ингээд жоохон нүүрэмгий болох тал дээр илүү ажиллах гад байдаг ч гэдэг юм уу. Тэнгүүд одоо үүнээсээ үүдээд юу гарч ийнү гэхээр дотгошоо хүмүүс маань одоо энэ нийгэмд байгаа одоо нэг юм стандарт байгаад байна шүү дээ. Тэгээд зөвхөн гадагшаа хүмүүс одоо амжилтанд хүрдэг ч юм уу. Үүнээс үүдээ дотгошоо хүмүүс маань маш их хэмжээний одоо сэтгэл готролж байдаг юм уу, сэтгэл зовнил би одоо энэ нийгмийн энэ байх ёстой одоо хүлээлт стандартад нийцгүй байна гэж айгүйх бодож одоо сэтгэл готролд ордог гэсэн үг. Тэгээд энэ маань бол маш хэцүү. Яагаад гэх юм бол цаанаасаа өөрөө ингээд бүхэл нийгмийн тийм зүйлийг шаардаад байдаг учраас өөрт нь асуудал байна би одоо ямар нэгэн зүйлийг өөрчлөөд шинжлэх ёстой юм байна. Би илүү сайн ярих ёстой юм байна гэх зэрэг одоо ийм бодлуудыг өөртөө тээж эхэлдэг гэсэн үг. Тэгээд тэр нь өөрт нь айгүй ингээд зовлон болоод байдаг гэсэн. Гэтэл бидний ингээд хамгийн ойлгох ёстой зүйл бол зөвхөн одоо ингээд сайн ярьдаг одоо нүүрэнгийн хүмүүс энэ одоо бидний түүхийг бичиж ирсэн юм ерөөсөө бишээ. Чимээгүй даруухан тийм хэрнээ одоо маш их дотоод хүчтэй тийм олон одоо дотгошоо хүмүүс маань тийм түүхүүдийг маш олноороо бичиж ирсэн. Одоо тухайлах юм бол Махатма Ганди байна. Дээрээс нь Исаак Ньютон байна, Альберт Эйнштейн байна, Warren Buffett байна, Bill Gates байна, одоо Марк Зукерберг байна гэх дурдаад ах юм бол маш олон хүний амьдрал чухал үүрэг гүйцэтгэсэн хүмүүс байгааг та нар маань анзаарсан баг. Тэгэхээр юу хэлэхэд байна уу гэхээр зөвхөн одоо сайн ярьдаг байлаа гэд санаа бодлоо зөв илэрхийлдэг байлаа гэд заавал зөвхөн тэр хүмүүс амжилтанд хүрээд идэг зүйл ерөөсөө биш байгаа. Чимээгүй хэрнээ өөрөө хийх ёстой зүйлийг хийдэг хэрнээ энэ одоо амьдралд өөр сайхан одоо өөр хийх ёстой зүйлийг хийгээд хүмүүст хүртэл нөлөөлж чаддаг байгаад байгаа гэдгийг та нар одоо энэ жишээнээс харж болно гэсэн. Тэгэд би яг энд болохоор Махатма Гандигийн хийсэн айгу алтартай үе хуваалцъя гэж бодож байна. Тэр нь болохоор зөөлөн байдлаар дэлхийг донсгох гэсэн үг байгаад байгаа. Тэгэхээр заавал одоо ширүүн байж ч юм уу эсвэл одоо нэг юм хүчтэй юм шиг байж том зүйл хийн гэсэн үг ерөөсөө биш ээ гэдгийг та нартай дахиад хэлмээр байна. Интровертууд маань яг ямар одоо давуу талтай байгаад байт юм бэ гэхээр ихэнх интроверт маань одоо ярихаасаа илүү маш их тухайн үнийг сонсдог тийм хүн байгаад байдаг. Тэгэхээр ажлын байран дээр ч тэр одоо ерөн зүгээр хүү орондын харилцаан дээр ч гэсэндээ өөрөө илүү ярих гэж одоо ингэж хичээдгүү гэсэн тухайн нөгөө хүний маш сайн сонсоод асуудлыг нь ойлгоод тэгээд маш оновчтой зөвлөгөө өгдөг ч юм уу эсвэл маш оновчтой ерөнхийдөө анализ хийж чаддаг хүмүүс байдаг гэсэн үг. Тийм ч учраас тэд нар маань маш их хэмжээний одоо бүтээлч санаа гаргаж чаддаг. Одоо ийм илүү оновчтой одоо тухайн байгууллага жишээ нь байлаа гэхэд тухайн байгууллагыг илүү хөгжүүлэхэд илүү одоо үр бүтээлтэй ажиллахад юу хэрэгтэй байна гэдгийг одоо ингээ олон зүйлсээс ингээд харж агаад сонсож байгаа анализ хийгээд яг тэр оновчтой зөв шийдвэрийг гаргаж чаддаг хүмүүс байгаад байдаг. Маш сайн төвлөрч чаддаг, дээрэс нь тууштай байж чаддаг хүмүүс
байгаад байгаа. Төвлөрч чадна гэдэг маань өөрөө маш том чадвар байгаад байгаа. Яг гэх юм бол төвлөрч чаддгүй ингээд жоохон юм хийж байгаа өөрийн хиймээр санагдаад байдаг хүмүүс ингээд айгүй байдаг штеп. Дээрээс нь тууштай байна гэдэг маань та нар маань мэдж байгаа байх юм. Хүнд байх ёстой, өөртөө суулгах ёстой ийм чадвар байгаад байдаг. Тэгэхээр introvert хүмүүс маань эдгээр чанарууд нь илүү давмгай, илүү сайн байх гэдэг гэсэн. Ийм бодлоор introvert хүмүүс байдаг том чанар маань юу байгаад байдг вэ гэхээр өөртөө байж чаддаг тэр чадвар гэх юм уу. Тэгэд би өөрөө бол нэлээ introvert хүн. Нэг цагаа ганцаараа байж тэгээ өөртөө байж ингээд чимэг хөгжим сонсоод ингээд байх маш дуртай. Өөртөө байснараа илүү өөрийгөө ойлгож чаддаг гэх юм уу. Би яг юу хүсэж байна, юу мэдрээд байна. Тэгээ би яг юугаа өөрчлөх ёстой байна ч гэдэг юм уу. Маш их зүйлийг ингээд би өөрөөсөө сурдаг. Тэр яг ганцаараа байгаа үедээ маань өөрөө маш том чадвар гэж би бол боддог. Яг гэх юм бол би өөрийгөө илүү ингэж сайн ойлгодог, өөрийгөө илүү сайн мэддэг учраас бусад хүмүүсийн ч гэсэн яг асуудал нь юу байгаад байна юу нь болох байгаад байна. Тэгээ тэр хүмүүс ч гэсэн өөрийгөө ингээд яавал ойлгох юм гэдэг талыг би бүр маш сайн олж харж чаддаг юм шиг надад санагдаад байдаг. Дээрээс нь өөртөө байхдаа айгу ингээд амар тайван байдал аз жаргалын мэдэрдэг учраас заавал хэнийг үнэтэй байх гад заавал ингээд олоолаа байхаараа ингээд нэг тийм сайхан бүтэн мэдрэмж өөрөөсөө авах гэдэггүй. Тийм ч учраас ингээд хүнээс хамааралтай байдгүй гэсэн. Тэгэхээр энэ бол introvert хүмүүст байдаг хамгийн том давуу тал гэж би бол хэлдэг. Би ингээд сайн ярьдгүй ч гэсэндээ маш зөв оновчтой санаа гаргаж чаддаг хүн байдаг. Дээрээс ингээд нүүрэнхий биш ч хэрнээ маш бүтээлчтэй яг ажлаа сайн хийдэг хүмүүс байдаг гэсэн үг. Гэхдээ ингээд хүмүүс илүү сайн ярьдаг, илүү ингээд санаагаа хэлдэг хүмүүсийг маш их энэ хүн ухаантай юм байна. Энэ хүн маш мэдлэг боловсралтай юм байна гэж андуурах гэдэг. Энд дээр гарч байгаа нэг судалгаа байгаа хгүй. Тэр нь болохоор ингээд зөвхөн тэр хааны царайг харахгүй зөвхөн уцаар ярьж байгаа. Тэгээд магадгүй тэр хүн айгүй сайн ингээд ярьдаг. Ингээд энэ тийм ингээл айгүй өөрийгөө сайраад айгүй нүүрэнгийн хүн байгаа хгүй. Тэнгүүд тухайн хүн тухайны ингээд амьдараа хараагүй царай тусыг нь хараагүй хэрнээ энэ хүн маш царайлаг дээрээс нь айгүй ухаантай хүн юм байна гэдэг ийм ойлголт хүн ингээд цаанаасаа төрдөг гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ маань бидэнд ингээд бүр цаанаасаа коодлогдсон зүйл байгаад байдаг гэсэн үг. Тэгээд бидний дотгошоо хүмүүсийн ойлгох ёстой зүйл маань юу байгаад байна вэ гэхээр дотгошоо байх бусдаас өөр байх нь зүгээр юм аа. Магадгүй ингээд таны ойр дотны хүн ингээд айгүй чанга ингээд хөгжим сонсоод ном уншиж чаддаг, хичээлээ хийж чаддаг байдаг ч юм уу тий. Эсвэл ингээд байнга идэвхтэй, энергитэй байдаг, байнга ингээд юм ярихыг хүсдэг, айгүй юм санаачлагтай ч юм уу ийм хүн байж болно. Ойр дотнд ийм хүн байсан байх эсвэл одоодсэн байдаг л ах. Та ингээд үүнийг хараад өөртөө харьцуулаад би яагаад ийм байж болохгүй байгаа тий. Ингээд яагаад би өөр байгаад байгаа юм бол гэж нэг удаа ч гэсэн бодож исэн байх. Би бол энэ зүйлийг хамгийн их мэдэрсэн зүйл маань болохоор гадагшаа оюутан болж ирээд гэлийнхаа семинар дээр л айгүй их мэдэрч байсан. Ингээд сургууль дээр оноо авахын тулд нэг бол ингээд нөгөө харилцан яриа багштайгаа ч юм уу ангийнхантайгаа заавал өрнүүлэх хэрэгтэй. Айлс нийт үндгэл тавих хэрэгтэй ч гэдэг юм уу. Тийм зүйлээс шалтгаалаад бид нэр оноогоо авдаг. Тэгэхээр миний хувьд ингээд анх гадагшаага олон танихгүй хүмүүс донд нэгт ирж байгаа. Дээрээс нь өөрөө маш дотгошоо хүн. Тэгээд тухайн үед би өөрөө илүү юм хаалттай хүн байсан гэх юм уу да. Бас дотгошоо ярнаа бас нээлттэй хүн байж болдог. Тэсээ үүдээд сэтгэл ботрол хүртэл ингээ гарч ирж байгаа хгүй. Яг гэх юм бол магадгүй ингээ надтай ижилхэн ялгаагүй л хамт ирсэн хүмүүс маань илүү extrovert учраас тухайн ингээд шинэ нөхцөл байдал айгүй хурдан тасаад ингээ санаа бодлоо ингээ багштай ярилцаад илэрхийлээд ч байт юм уу тий. Гэтэл би тэнд хүүгээ айгүй цэгнээ би хэлэхгүй байх уу би хэлчихвэл буруу байх юм болов уу гэл ингээ хэлдэггүй ч юм уу. Дээрээс нь олонний донд ярина гэхээр ингээл тухайн ярих илтгэлийнхаа өдөр магадгүй 7 хоногийн дараа байлаа гэхэд би бүр ингээ 7 хоног ч яах вэ ийх бол ингээ санаа зовдогч гэдэг юм уу. Тэгээ энэ зүйлүүд бол надад ингээ тасаад тий арай гайгүй болоход айгүй хугацаа шаардж исэн. Тэгэхээр дотгошоо хүмүүс маань яг ийм мэдрэмжийг бол ямар нэгэн байдлаар их бага хэмжээгээр амьдралдаа бол би мэдэрч исэн гэж бодож байна.
Гэтэ би амийг уншаад ойлгосон зүйл маань юу байгаад байна вэ гэхээр introvert дотгошоо байна гэдэг зүйл маань ерөөхдөө төрөлхийн гэж явагддаг. Тийм болохоор би угаасаа ийм байдалтай төрсөн хүн байгаад байгаа. Тэгэхээр би тэр зүйлийг өөрчлөх эсвэл энэ зүйлийг одоо ямар нэгэн байдлаар эдгээгээд жоохон гадагшаага болох ёстой гэсэн зүйл ерөөсөө биш байгаад байгаа. Энэ бол бидэнд байгаа айгүй тийм чухал зан чанар гэх юм уу байгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр бид эхлээд үүнийг ойлгох ёстой байгаад байгаа. Тэ? Эхлээд одоо тэр бусад бүх одоо нийгэмд байгаа тэр стандартыг зүгээр ингээд орхиод би яг ямар хүн юм бэ гэдгийг эхлээд бодож ойлгох ёстой байгаад байгаа. Тэгээд магадгүй та зүгээр л тайван ингээд те удаанаар имийг ингээд боловсруулад хийх төртэй хүн байж болно шүү дээ. Тэгэхээр та заавал одоо таны хажууд хэн нэгэн айгүй хурдтай юм хийдэг ч юм уу эсвэл нэг юм хийнгээрээ ингээд олон дахин юм зэрэг хийдэг ч юм уу. Тэр зүйлтэй та өөрийгөө харьцуулах юм шаардлагагүй гэсэн. Тэр бол тухайн хүний одоо цаанаас өгөгдсөн бас нэгэн онцлог байгаад шүү дээ. Тэгвэл таны хувьд бас өөртөө ч өгөгдсөн тэр тайван байх, удаан байх тэр одоо онцлог байгаад байгаа гэсэн. Магадгүй та зүгээр ингээд ганцаараа үнэхээр байх дуртай тий тухайн ингээд байх үедээ үнэхээр хадж байгаа л мэдэрдэг хүн байж болно шүү дээ. Тэнгүүд таны ойр дотны айгүй олон гадагшаа хүмүүс чи одоо ингээд гаралтаа оролтоо ягаад чи ингээд ганцаараа ингээд байгаад байт юм бэ гэж хэлэнгүүт нь та нэрээ тийштэй би өөр нь ягаад ингээд сонио гадагшаа хүмүүстэй ингээд уулзаж болохгүй байгаа тий ягаад гой хүмүүс шиг ингээд гой гадуур гараал олон хүмүүстэй харьцааж явж болохгүй байгаа ингээд бодчихвол зүгээр та бол яг л өөрт байх ёстой тэр өөрийнхөө одоо байгалийн өгдлөөрөө л байгаад байна гэсэн үг. Тэгээд хэрвээ энэ байгаа зүйл нь үнэхээр танд аз жаргал тий амар амгалан авчирч л байгаа бол та үүнд өөрчлөх ёстой юм байна. Би энэ зүйлээс гарах ёстой юм байна гэж өөрөөсөө бодоод хэрэггүй гэсэн үг байгаад байгаа. Холбогдуулаад бас яг номон дээр гарсан айгүй гоё ишлэлийг хаалцъя гэж бодож байна. Амьдралын нууц бол өөрийгөө зөв гэрэл доор аваачих. Тэр нь зарим нэгэн хүний хувьд одоо Бродвей тий том тайзны гэрэл байж болно. Харин зарим хүний хувьд энэ болохоор зөвхөн ширээний гэрэл байж болно. Тэгэхээр бидний хамгийн ойлгох ёстой зүйл бол өөрийгөө зөв гэрэл доор аваачих байна гэсэн. Бид бүгд зөв гэрэл доороо тодоос тод гэрэлцэж чаддаг. Тэгээ энэ үг миний хувьд бүр маш чухал одоо ингээд амьдралыг харах үнцгийг маань өөрчилсөн гэх юм уу. Тэгэхээр юу хэлмээр байна уу гэхээр introvert байх, extrovert байх хоёр маань болохоор ерөөхдөө төрөлхийн гэж явагддаг гэж би өмнө хэлсэн. Гэхдээ амьдралын явцад юу болохыг үүсэхгүй. Тэгэхээр энэ хоёр зүйл маань болохоор ерөөхдөө хэмжигдэхүүн гэд би ойлгосоо гэж хүсэж байна. Тухайлбал 100% одоо introvert, 100% extrovert хүн ерөөхдөө бол айгүй ховор байдаг. Тэгэхээр ямар нэгэн амьдралынхаа одоо хүчлэгттэй нэг бол introvert байх хүний одоо зан чанаруудыг өөртөө суулгадаг ч юм уу. Зарим нэгэн тохиолдолд extrovert хүмүүст байдаг тэр одоо тий онцлог чанаруудыг өөртөө суулгах ёстой байдаг. Одоо тий тохиолдлууд гарч ирэхийг бол үгүйсэхгүй гэсэн. Одоо чинь би гэх юм бол айгүй ингээд олон зүйл сонирхолтой, айгүй хүсэл тэмүүлэл өндөртэй хүн гэж би өөрийгөө хэлнэ. Гэсээр би бол introvert байгаад байгаа шүү. Зарим нэгэн тохиолдолд өөрийнхөө тэр introvert байх зүйлээс гадна одоо гадагшаа хүмүүс байдаг тэр арай илүү нүүрэнгүй те арай илүү хүмүүсийн дунд ярих ч юм уу те тэр зүйлээ хөгжүүлэх ёстой байгаад байдаг гэсэн үг. Тэгэхээр дан ганц одоо чимээгүй байгаа дайлгүйгээр зарим үнэхээр өөртөө чинь хэрэгтэй үе гарах юм бол та өөртөө тэр ярих, жоохон нүүрэнгүй байх тэр зүйлүүдийг суулгадаг гэсэн үг байгаад байгаа. Нөгөө талдаа ч гэсэндээ extrovert хүмүүс маань ч гэсэн амьдралынхаа ямар нэгэн тохиолдолд те өөртөө жоохон ярилцаа сууй, жоохон ингээд чимээгүй орчинд бай гэх зэрэг одоо дотгошоо хүмүүсийн маань онцлог зан чанаруудыг өөртөө бас ингээд суулгаж болдгоо гэсэн. Миний өмнө ярих дээр би нэмж хэлмээр байгаа зүйл бол миний яг өмнө ярьсанчлан ингээд хамгийн эхлээд олны дунд ярьж байгаа зүйл маань болохоор ингээд анги хамт олонныхаа уралдаж ирсэн сэдвээр ихтгэл ч юм уу те тийм зүйл ингээд ярьж байгаа байхгүй. Тэгвэл эхэндээ тэр маань болохоор маш эвгүй байгаад байгаа. Хүмүүс одоо юу гэж бодох бол ч юм уу те одоо ингээд яах бол те ийм өөрийгөө байх хэвээр ингээд нэг юм зүйл байгаадаа ш. Тэндээсээ ингээд бүр ингээд гарах хэвээр юм шиг амар хэцүү байгаад байдаг. Тэнгүүд энэ маань яг яаж зүгээр болох вэ гэхээр маш олон хугацааны давтамжтайгаар
зүгээр болтгоо гэсэн. Тэгээ явандаа ингээд давтаад байх тусам энэ чинь тийм ч одоо хэцүү зүйл биш юм байна шүү дээ тий. Хүмүүсийн ер нь бол нэг намайг юу гэж бодох юм бол тийм ч хамаатай биш юм байна. Их тохиолдолд миний ярьж байгааг одоо сонсдог хуугаасаа цөөхөн юм байна. Тийм болохоор дээрэс нь би алдсан ч гэсэндээ яах вэ? Тэрэнд одоо нэг акцент өгөөл тий. Чист алдчихлаа гэд бодоод байх ч хүн ер нь байхгүй. Хүн болгол өөрийнхөө юм ингээд бодож явж байгаа учраас гэл иймэрхүү ингээд бодол явандаа олон давталтын дараагаар гарч ирдэм байх гэдэг би анзаарсан. Тэгээ үүний жишээ авахд бол ингээд маш олон интровертууд айгуу сайн ярьдаг, айгуу сайн ихтгэл тавьдаг тий. Зүгээр ер нь одоо хүмүүстэй айгуу сайн уулздаг гэх юм уу болсон байдаг. Тухайлх юм бол одоо Steve Jobs байгаад байгаа. Тэгэхээр энэ бол боломжтой зүйл байгаад байгаа шүү. Тэгээ үүн дээр бас нэг би намнаас ойлгож авсан айгуу гоё одоо хэсгийг хуваалцъя гэж бодож байна. Энэ маань болохоор өөрт өгдөж байгаа чөлөө цагаа хийх ёстой зүйлдээ биш, өөрөө хийх дуртай зүйлдээ зарцуулах хэрэгтэй гэсэн талаар байгаа. Энэ одоо үгийг сонсоод өөрөөсөө асууж байгаа хгүй юу? Би яг чөлөө цагаа өгөхөр яг юунд хийхдээ одоо зарцуулаад байд юм бэ гэх. Яг одоогоор маань амарч байгаа үедээ би ингээд контент хийж байна. Бусад одоо зүгээр нэг хэдэн сарын өмнөх өөрийгөө бодоод үзэх юм бол үнэхээр л чөлөө цагаараа зүгээр л хийх ёстой тий. Тим зүйл би хийх ёстой юм ч одоо хий гэж ингэж өгнүүлдэг байсан байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр та нар маань ч гэсэн одоо ингээ өөрөөсөө энэ асуултыг асуугаад үзээрэй. Би яг чөлөө цагаараа яг юу хийгээд байна? Зүгээр л хийх ёстой зүйл хийгээд байна уу? Эсвэл үнэхээр хийхийг одоо хүсэж байгаа зүйлийг хийгээд байна уу тий? За ингээд төгсгөлд нь хэлэхэд бид бүгд одоо дотгошоож гэлтгүү, гадагшааж гэлтгүү, бүгд одоо өөрийн гэсэн ертөнцтэй, өөрийн гэсэн одоо тий давуу зан чанартай, онцлогтой ийм хүмүүс байгаад байгаа. Тийм учраас нэг тал нь л зөвхөн сайн, нөгөө тал нь л зөвхөн муу гэсэн ойлголт ерөөсөө байдгүй. Магадгүй та ингээд ганцаараа ямар нэгэн зүйлийг хийх дуртай хүн байж болно. Аль эсвэл олонтойгоо сайхан хийх дуртай ч хүн байж болно. Энэ хоёуланд нь ямар ч асуудал байхгүй. Хамгийн ойлгохтой зүйл бол өөртөө та яг одоо ингээд суугаад би өөр яг ямар зан чанартай хүн байгаад байдгийг, би энерги ингээд яг хаанаас аваад байдгийг тий. Би ингээ олоонтэй байхдаа аз жаргалтай байд юм уу? Эсвэл ганцаараа байхдаа илүү аз жаргалтай байгаад байна уу гэдгийг суугаад бодоосоо гэж хүсэж байна. Тэгээд үнийг ойлгож авсныхаа дараагаараа би одоо энд нэгэнд өгөгдсөн байгаа энэ их одоо чадвар, онцлогоо, потенциалаа тий цаашаага юунд одоо зөвөр зарцуулах юм бэ? Яаж өөрийгөө тэр зөв гэрэл доор аваачих юм бэ? Тэгээ яаж үүнээсээ би байж болох хамгийн сайнараа тий энэ өөрийнхөө потенциалыг зөвөр ажиглаж чадах юм бэ гэдэгтээ харах хэрэгтэй байгаа даа гэсэн. Мөн дахиад тавталгаа та дотгошоо хүн байна гэдэг нь ерөөсөө өөрчлөх ёстой, болиулах ёстой зүйл ерөөсөө биш байгаа даа. Энэ бол таны ингээд цаанаасаа өгөгдсөн айгүй гоё боломж байгаа шүү гэдгийг би бүр дахин хэлмээр байгаа. Заавал өөр нэгэн хүнтэй харьцуулаад тийм болох ёстой гэсэн зүйл ерөөсөө байхгүй. Учир нь хэм бол бид бүгд хэн нэгэнд ямар нэгэн зүйлийг одоо өгч эсвэл үлгэр дуурайл болж чаддаг гэж би боддог. Учраас өөрийгөө хэн нэгэн хүнтэй харьцуулахгүйгээр өөрийнхөө дотоод тэр үнцийн бололцоог ойлгоод тэгээд өөрийнхөө сайхан жаргаж амьдраасай гэж би та нартай хэлмээр байна. Номоо та нарт маань жоохон ч гэсэн хэрэг болсон бол маш их баяртай байна. Дараагийн номоор бүгдээрээ эргээд уулзцгаая. Баяртай. Тэгээд дараагийн номоор бүгдээрээ эргээд уулзцгаая. Тэгээд дараагийн номоор бүгдээрээ эргээд уулзцгаая.